Сэнэклэзээс бэлтгэн өргөдөг бизнесийн эргэлт нэвтрүүлгийн шинэ дугаар танд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарт монголчууд бид зээлийн нэгдсэн оноонд шилжээд хэдхэн сарын хугацаа өнгөрч байна. За тэгвэл энэ талаар бид ярилцахаар Сайн Скор зээлийн мэдээллийн сан компаниг гүйцэтгэх захирал Игц Цэцэрлэгтэй ярилцах болно. За нэвтрүүлгийн урилга хүлээн авсанд баярлалаа. Ойрын өдрүүдэд ажиллахтай байна уу? Ойрын өдрүүд их ажиллахтай байна. Манай зээлийн мэдээллийн тухай хууль нэмэлт өөрчлөлт ороод түүний дагуу зээлийн мэдээллийн бүтээгдэхүүнүүдээр өөрчлөлт орох нэлээд хэрэгцээ шаардлага үүсэж байгаа. Тэрнтэй холбоотой нэлээд л завгүй байна да. Ажлын анхны гараагаа Mobicom корпорациас эхэлж исэн. Тэгэхээр тухайн үед ямар ажлын байрнаас эхэлсэн? Мэдээж одоо 11 жилийн хугацаанд Mobicom корпорацид ажилласан. Тэр талаараа ойл яриа. Тийм би ч одоо МОС-ийн эдийн засгийн сургуулийг санхүүж мэргэжлэр төгсөөд ер нь бүр 10 жилээсээ л одоо математикийн сонгоонд явж байсан. Тэгэл математикийн сонгоны хүүхдүүд бол бүгдээрээ л МОС юм санхүү рүү орно гэдэг нэг тийм хоёр жимтэй бараг нөгөө тогтсон жимтэй байдаг. Тэрнийхээ дагуу МОС эдийн засгийн санхүүжээр ороод төгссөн. Тэгээд төгсөө шууд Mobicomд орсон л да. Тэгээд хамгийн анхны миний ажлын гараа бол шинэ бизнес хөгжүүлэлтийн алба гэдэг албанд одоо мэргэжилтнээр орчихсон. Тухайн үед одоогийн одоо юм том финтекийн шийдлүүд болсон Most Fintech эсвэл одоо Grab City гэдэг банк санхүүгийн одоо үндсэн core system нийлүүлдэг байгууллагуудын худалдаа авалт, үүсгэн байгуулах гэдэг тийм томоохон төслүүдээр хэдийгээр туршлагагүй ер нь одоо шууд ороод ажиллаж исэн бас юм сонирхолтой түүхэд. Тэр хугацаанд бас гадны улс руу явж суралцсан. Тэгээ тэр талаараа ер нь хүн яг юм байгаа орчиндөө байх эсвэл бас нэг юм орчноо эвдэх тийм шийдвэрүүдийг гаргадаг шүү дээ. Тэр нь магадгүй таны хувьд гадагшаа явж суралцах байсан баг. Тэр талаараа. Тийм яг тэгсэн. 11 жил ингээд нэг байгууллагатай ажиллаад хэдийгээр яг албан тушаал ахаад өөр одоо чиг үүрүүдийг хийгээд хувийн хувьд одоо туршлага тийм мэдлэг ур чадвар нэмэгдэжсэн. Гэсэн хэдиж би нэг тогоон дотроо байгаад байсан байхгүй. Тэгээд тэрийг анзаараад тэгээ ерөнхийдөө бол гадагшаа гарч сурах хэрэгтэй байна. Монголоос өөр газар те дэлхийд дахинд одоо ямар тренд болж байна, юу болж байна тэрийг би ойлгож мэдэх хэрэгтэй байна гэд 2018 онд Босныг сургуульд мастер хийхээр явж исэн. Тэгээд энэ үйл явдал бол миний хувьд үнэхээр л одоо нүд нээсэн те нэр одоо бид нар чинь те одоо дэлхийд хичнээн том билээ те одоо өчнөө одоо амьдралын одоо өөр талбар өрнөж яхад би магадгүй жижигхэн одоо хэсэг дээрээ бүтэн одоо амьдралаа өнгөрүүлэх байсан юм биш байгаа да. Тэгэхээр ингэж явж одоо газар үдшнүүд тайлсан бол миний хувьд бол маш том олдтой их чухал үйл явдал болсон л да амьдралын хувьд. Та дахиад мэргэжлэр гадаад улсад ажилласан гэсэн тий тэр талаараа бас дурдвал. Тийм тэгээд нэгэнт одоо ингээд гадагшаа нээгдээд зөндөө олон боломжууд байдаг гэдгийг мэдчихээр одоо юу ч одоо боломжтой л болоо санагдчихж байгаа байхгүй. Тэгэхээр өмнө нь бол одоо Монголд ажиллаж байхад Япон компанийн тий одоо өөр улсад салбарт нь мэргэжлэр нь тий өндөр цалинтай одоо ажиллахад бол одоо миний ой тоонд багтахгүй жоохон хэцүү энэ төр санагдчихсан бол нэгэнт ингээ гадаад мастер хийгээд ирэхээр нэг хаалга нэг тэр дараагийн үед хаалга нэгднэ гэдэг шиг тэндээс одоо боломжууд гарч ирсэн. Тэгээ Бостонд сураад төгсөх үед бол манай өмнө ажиллаж байсан хүмүүс манай ажлын санал тавиад бүр Японд одоо Sumitomo Corporation гэдэг одоо 100-аад улсад компанитай үндэстэн дамсан юм том Японы корпорац үүдэг. Тэдний Myanmar дах салбарт нь очиж ажиллах уу одоо яг чи бол Монголд тийм Mobicomд бол чиний сайн ажиллаж байсан түүхийг мэднэ. Тэрэн шиг бид нэр одоо 100 өмнөд Азад шинэ бизнес хийх гээд байна. Тэгэхээр адилхан нөгөө нэг соёлтой арга барилаа мэддэг, биенээ мэддэг ийм одоо чиний ур чадвар онцгой одоо нөхцөл байдал чинь одоо биднэрт хэрэгтэй байна гэдэг санал тавиад тэгээд 100 өмнөд Азад яг Myanmar улсад 3 жил ажилласан. Бас их гоё түүх байсан. Тэндээс юу амьдралын гоё үнэтэй бас олон зүйлийг сурсан баг те. Тэндээс онцлол бас хүний амьдралын тийм онцлог үйл явдал шүү дээ. Тий одоо ингээд яагаад ч ингэвэл Монгол ингээ амьдрал амар хурдан өрнөд идэв шүү дээ. Бид нар амар завгүй явдаг. Тамирцсан нийгэм гэдэг шиг ингээл өглөө гараал нэг мэтгэхэд өглөө өдөр өрөө олцдог тий нэгдэх тавтах олцдог. Тэгэл дараагийн хагас сайн бүтэнсэн ингээд ер нь амьдрал амар хурдан өрнөд идэг. Гэтэл миний сурж байсан одоо 2 жилийн Америкт байсан хугацаа, Мьянмарт ажиллаж байсан хугацаа нэг тийм арай өөрийнхоороо тааваараа би юунд дуртай байлаа, ямар чиглэлээр ажилламаар байгаа байлаа, эсвэл надад ямар ур чадвар
магадгүй дутагдж байгаа тэн дээр ажиллах шаардлагатай билээ гэж нэг тийм өөрийнхөө ирээдүрөө, карьер руу мөн дотгошоогоо өнгөрсөн тийм боломжийг өгсөн он жилүүд байсан. Тэгээ буцаа Монголдо ирээд одоо энэ ажлаа эхлүүлээ буцаал завгүй амьдралынхаа хэм маягт орсон доо. Ягаад ч юм одоо бид нэр мэдгүй залуу бас нөө өсч өгч байгаа хөгжиж байгаа ус болохоор илүү ихийг үйлдвэрлэх шаардлагатай гэдэг юм. Эсвэл бүтээмжийн асуудал гэдэг гэж магадгүй. Ямар ч байсан хүмүүс маань маш их завгүй нийтээрээ завгүй байгаа гэдэг. Гэхдээ бүтээмжийн хувьд бол бас хэлэхэд хэцүү тий. За монголчууд зээлийн мэдээллийн сан буюу зээлийн онооны систем шилжиж байна л да. Тэгэхээр яагаад энэ зах зээлийг олж харах болов? Яагаад Монголд энэ төрлийн үйлчилгээ одоо орж ирэх ёстой гэсэн тэр сонголтыг ер нь яг хизээ анх тэр санаа нь орж ирсэн бэ? За тэгээ би нөгөө Мямарт ажиллажаа. Тэр болохоор харилцаа холбоо, дээрээс нь одоо финтек гэх юм одоо аппликейшн зээл гэж хүмүүс яриад байгаа шүү дээ. Тэм үйлчилгээнд дээр ажиллаж байсан. Гэхдээ тэрний өмнөх одоо миний ажлын туршлага гэсэн дандаа л санхүү, гар утас телеком, тэгээ дээрээс нь IT гэдэг ийм одоо гурван одоо зүйл дандаа хамт явж байдаг. Ийм салбаруудаар ажиллаж ирсэн байгаа байхгүй. Тэгээ Монголд орж ирээд яг одоо зээлийн мэдээллийн сан, анхны хувийн зээлийн мэдээллийн сан дээр ажиллах уу гэдэг санал аваад бол надад их сонирхолтой санагдаад шууд орсон. Одоо бодоход одооны өнцгөөс бодоход те 4 жилийн дараа ингээд өмнөхөө ингээд тухайн үе шийдвэр гаргаж ирсэн үе бодоход бас их зөрөгтэй шийдвэр гаргаж ирсэн юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Яагаад гэх юм бол одоо зээлийн мэдээллийн сан чинь дандаа нөгөө Монгол банкны үйл ажиллагаа үүрэг хариуцлагын дор явдаг байсан тий. Хувийн байдлаар өрдөөсөө явж үзээгүй. Тэгээ дээрэс нь яг одоо 2021 22 оны хувьд гэх юм бол Монголд ч одоо технологи яг ковидын дараа гэсэн үг шүү дээ. Технологийн хувьд одоо хүмүүс бүгдээрээ банк явж одоо хаан банкн дээр хэдэн цаг очирдаг энэ төр биш тий. Илүү цахимаар одоо зайнаас санхүүгийн үйлчлэгийг авах хэрэгцээтэй одоо бодит хэрэгцээнжүүлсэн нөгөө талтай болохоор хууль эрх зүйн орчин болоод технологийн шийдлүүд нь ч гэсэн болоод ирсэн нэг яг ийм одоо эхлэл цэг байсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ үед бол ингээд ороод ажиллахад одоо бүх юм шин те нөгөө талаасаа их сорилттой одоо зээлийн мэдээллийн тухай хууль гэж байгаа дагалдах журмууд байгаа. Гэхдээ тэр амьдрал дээр хязгаарч хэрэгжээгүй буюу хувийн зээлийн мэдээллийн үйлчлэгээ үзүүлэгч гэж байгаагүй. Тэрийг хянаж шалгадаг процесс амьдрал дээр хэрэгжээгүй. Одоо зээлийн мэдээллийн гэрээ гэж байхгүй ч гэдэг юм уу бүх харилцаа болоод зохицуулт нь шинэ байсан байхгүй юу. Тэгэхээр энэ чинь ганцхан одоо нэг тухайлсан одоо нэг салбарын ч юм уу те нэг хэсэг бүлэг хүмүүсийн биш ерөнхийдөө Монгол иргэдийн дээрээс нь банк санхүүгийн салбарын ингээд томоохон одоо нэг процесс үндсэн процесс нэг байхгүй. Тэгээ энэ дээр бас ямар зоригтой бас илүү сайн туршлагагүй ээжээж их зориг гаргаж анханаас нь орсон юм бтэ гэж би одоо л өөрийгөө хартай. Одоо яг ийм ингэж явна гэж бас тухайн үед төсөөлөөгүй л те. Одоо хийж бүтээгсэн те алсын хараа үнцүүл те дээрээс нь одоо хүрх үр дүн те нийгэмдээ болоод салбартаа үзүүлэх үр дүн одоо надад илүү чухал үнцэнтэй санагдсан л да тухайд. Сайскор компани 2021 онд Монголоос аль биесний зөвшөөрлөө авсан. Тэгээд за сая бол одоо зээлийн мэдээллийн даваа хуульд бол өөрчлөлт ороод бид нэр аль биесээр энэ онооны систем шилжиж байна. Тэгэхээр онооны системд шилжинэ гэдг нь өөрөө одоо ямар даваа талыг биднэрт үүсгэж байгаа юм бэ? Дэлхийн мэдээж одоо Америкийн нэгдсэн улс тэргүүтээ дэлхийн 100 гаруй улс бол энэ онооны системийг ашигладаг тийм. Тэгэхээр Монголд энэ систем орж ирснээрээ иргэд харилцагчид ямар даваа талыг бид нар олж авах юм бэ тийм. За шууд иргэд талдаа гэх юм бол оноон дээр үндэслээд зээлийн одоо ганцхан зээлихгүй санхүүгийн бүтээгдэхүүн авснараа илүү хурдан шуурхай болно. Өмнө одоо ингээл бид нэр хэдхэн жилийн өмнө тийм байлээ шүү дээ. Зээл судлах гал маш олон мэдээллүүдийг зээлийн эдийн засгчтай аваачаад өгдөг. Манаа суудаг тий. Тэгээд тэр зээлийн судалгаа хийдэг процесс бол одоо тухайн үеийнх нь мэдээлэл нь бүрэн бүтэн байдал дээрээс нь банкны шалгуур зэрэг шалтгаалаад нэлээх цаг авдаг байсан. Оноогоор шийдлээ гэж бодоход мэдээж ганцхан 100% оноон дээр үндэслэхгүй банк өөрийн гэсэн шалгууруудаа тавина. Гэхдээ ядаж нэг хэсгийн шалгуур нь болохоор илүү автомат болоод маш хурдан болчихж байгаа байхгүй. За хэрвээ одоо өндөр оноотой хүн байх юм бол тэр оноон дээр нь үндэслээд одоо эхний шалгуурууд буюу эхний одоо зөвшөөрлийг өгч нь. Тэрнээс цаашаа тухайн үеийн одоо өөр орлогын харьцаач гэдэг юм уу эсвэл зээлийн эргэн төлөх одоо хэр хэмжээний орлоготой эсвэл барьцаа өргөнд байгаа эсэх зэрэг мэдээллүүдэд шалгаж авчиж байгаа. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр нэгдүгээр болохоор зээлдэгчд болохоор маш энгийн болоод төрөн шуурхай байдлыг бий болгоно. За хоёр дахь даваа тал нь гэх юм бол одоо ганцхан Америк гэхгүй олон улсад оноо систем хэрэгжсэн улсууд харж яхад
Оноон дээрээс үндэслээд ингээ ялгаатай зээлийн санхүүгийн бүтээгдэхүүн авдаг тийм уян хатан хүүгийн боломжууд бий болохоор байгаа байхгүй. Одоо чинь бол ингээл цалингийн зээл гэхэд чинь одоо байгуулгын хэрвээ одоо урт удаан хугацааны түүхтэй банктай байх юм бол хүүн доошо буудаг ч юм уу байгаа шүү дээ. Тэрнээс ч цалингийн зээл одоо сүүлийн үе рейтэд байгааг би мэдгүй байна л да. Тэгээ 1.2 ч юм уу 1.3 гээд хоёулаа одоо адилхан цалингийн зээл авах юм бол ойролцоо хүүгээр авах магадлал маш өндөртэй тий. Гэтэл та одоо надаас хамаагүй өндөр FICO оноотой байх юм бол таны өнгөрсөн түүхтэр үндэслээд энэ хүн бол маш найдвартай зээлдэгч байна. Тийм учраас тэр тухайн рейнжийнхаа магадгүй 1-ээс 1.5-ын хооронд цалингийн зээл өгдөг байх юм бол хамгийн бага хүүгийн танд санал болгох боломжтой. Буюу тухайн үений одоо зээлийн түүх болоо сахилга бат дээр нь үндэслээд ялгаатай хүүнүүдийг болоо санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг өгөх боломжтой болно. Ганцхан хүү гэхгүй одоо хугацаа ээж болно те. Магадгүй илүү уртудаа уян хатан хугацаатай ээж болно. За үнэхээр найдвартай эргэлэгчид жишээлбэл барьцаа өрнгийн шаардлага нь бага байдаг ч юм уу. Гэх мэтлэн сахилга бат оноон дээр нь үндэслээд илүү таатай нөхцлүүдийг санал болгодог тийм санхүүгийн бүтээгдэхүүнүүд хар аяанда зах зээл дээр гараад банкуд зээл болгочод ингээ санал болгоод эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр энэ хүнд хэрэгтэй юм бэ гэхээр буцаад нөгөө зээлдэгчтэй хэрэгтэй байхгүй. Хүн сайн байсныхаа төлөө тэрнийхээ үр шимийг авмаар байгаа шүү дээ. Би өстой айгүй би дандаа ингээ зээлээ хугацаанд нь төлдөг. Миний оноо маш сайн байх хэрэгтэй. Гэ тийм бас хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүмүүс бол тэрэндээ таарсан илүү таатай хүүг авмаар байгаа байхгүй. Нөгөө хэсэг нь болохоор алдаг оног төлдөг эсвэл дандаа нэхүүлж хугацааг нь тулгаж ээж төлдөг ч юм уу. Тэр хүмүүсээс илүү шагнагдах хэрэгтэй буюу илүү одоо боломжийг ингээ хүртэх ёстой. Тэгээ тэр боломж нь бол одоо яг онооны систем бол бий болгож өгч байгаа юм л да. Зээлийн оног тооцоолохдоо ямар алгоритмаар тооцдог гэсэн үг үү те. Тэгэхээр одоо жишээ нь голчлон үздэг үзүүлэлт нь ямар үзүүлэлт байх юм бэ? За манай Science Score-ын ашиглаж байгаа нэвтрүүлсэн зээлийн оноо бол Америк нэгдсэн улсад ашигладаг FICO гэж зээлийн оноо байгаа. Энэ нь болохоор яаж ажилладаг вэ гэхээр зөвхөн тухайн зээлдэгчээ зээлийн өнгөрсөн түүх дээр нь болоод зээлийн одоо зам төлөв дээр нь үндэслэж алгоритм ажилладаг гэсэн үг тийм. Тэгэхээр статистик суурьтай одоо зээлийн бүх төрлийн мэдээллийг ашиглаад хооронд нь комбинац үүсгээд 100 гаруй одоо тийм фактор буюу хүчин зүйлийг авч үзэж хагаад наривчлсан тооцоо гаргадаг ийм онооны одоо модель ажилладаг л да. Зээлийн мэдээллийн сангийн тухай хуульд өөрчлөлт орсноор харж ихсаалт гэдэг зүйл байхгүй боллоо гэдэг. За өмнө нь бол харж ихсаалт гэдэг бол одоо нөгөө санхүүгийн ял гэдэг шигтэй магадгүй нэг иргэн одоо гадагшаа явахдаа гар утасныхаа төлбөрийг тодорхой хэмжээний үлдэгдэлтэй явуулсан бахад 6 жил бид нэр одоо тэр харж ихсаалтанд ороод цаашийн санхүүгийн бүх боломжууд хаагддаг штэ. Тэгэхээр нэгдсэн оноо шилжснээр харж ихсаалт гэдэг зүйл байхгүй болсноор бас тэгээ иргэд болон зээлдэгч нарт илүү даваа тал үүсэж байна уу? Ер нь бол тэгэх хэвээр. Гэхдээ яг одоогийн байдлаар хуучин нь болохоор зээлийн мэдээллийн ангилал гэдэг 5 ангилалаас шүү дээ. Хэвнээс одоо чанаргүй гэх чанаргүй гэдэг одоо 5 ангилж байгаа байхгүй. Гэхдээ юун дээр нь үндэслэж ангилж байгаа гэхээр зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрснээс нь үндэслээд 30 хоногоос дээш хэтэрх юм бол 60 хоногоос дээш хэтэрх юм бол те 180 хоног 360 хоногоос дээш хэтэрх юм бол буюу төлөх ёстой хугацаанд зээл үр төлбөрөө төлөлгүй 360-аас дээш унах юм бол чанаргүй гэдэг ангилд оруулж байгаа. Тэгэхээр энэ зээлийн мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт орсноор ер нь яг энэ албан ёсны саяны 5 ангил бол байхгүй болсон тий. Гэхдээ тухайн одоо зээлдэгчийн зээл хугацаа хэтрэлт нь 90 хоногоос дотогш байгаа юу, дээш байгаа юу гэдэг бол ангил байгаа. Одоо штэ тий. Одоогийн байдлаар тий. Тэгэхээр тэр эрсдлийн менежментийг тэрнгээр тодорхойлж байна. Одоо яг нэг талаа бид нар ингээл мэдээлэл бэлтгэж байхад харж ихсаалт гэж байхгүй боллоо гингүүд тэгвэл тэр одоо сахилга батхгүй муу зээлдэгч нар яах юм бэ? Ялангуяа одоо арилжааны банк болон банк санхүүгийн байгууллагуудад тэр эрсдлийн менежментийг яаж тодорхойлох юм бэ гэдэг асуудал гардаг шүү дээ. Тийм. Тэгэхээр өмнө нь болохоор зөвхөн тэр одоо харж ихсаалт ч гэдэг юм те муу байх юм бол бити өгөөрэй, сайн байх юм бол өгөөрэй гэдэг юм дээр л одоо хар цагаан гэдэг шиг те 2-1 туйлт болчихсон байхгүй. Одоо онооны систем нэвтрээд эхлэхээр уг нь бол үнэхээр одоо өнгөрсөн хугацаанд дандаа зээлээ хугацааг нь хэтрүүлж төлдөг тий их хэмжээний зээл авдаг, өрийн дарамтанд ордог одоо тийм муу дуухан харилцагч байх юм бол тэр хүний оноо угаасаа л муу гарна л гэсэн үг. Гэхдээ муу оноотой хүнд өрдөөсөө зээл өгөхгүй ч гэдэг юм бас биш л тий. Тэр хүн
таарсан эрсдэлтэй нөхцөлтөө зээлээ өгөх боломж нь байж л гэсэн үг тийм. Одоо 400 оноотой 500 оноотой хүн байх юм бол за энэ хүн бол жоохон эрсдэл өндөртэй хүн байна. А гэхдээ энэ эрсдлээгээ би хаахын тулд хүн маань заавал өндөр байх хэрэгтэй байна. Магадгүй одоо барьцаа өрөнд би заавал шаардчиж энэ хүн зээл өгнө гэх мэтлэн одоо тэр банкн ч юм уу банкын санхүүгийн байгууллагад өөрсдийнхөө нөхцөлийг тухайн одоо эрсдэлд үндэслээд өөрөөр тогтоочихно гэсэн үг байхгүй. Тэгэхээр тиймэрхүү байдлаар л одоо эрсдлээ удирдах ганцхан нэг хүн биш одоо бүр багцаар нь хэрэглээний зээлийн хувьд, цалингийн зээлийн хувьд гэх мэтлэн багцаар нь одоо эрсдлийн удирдлагаа илүү уян хатан хийх, багцын менежмент хийхэнтэй бас боломжууд бий болно л гэсэн үг. Нөгөө талаас иргэний хувийн мэдээллийн аюулгүй байдал дээр яаж анхаарч ажилладаг вэ? Тэгэхээр мэдээж одоо тухайн хүн мэдээлэл өгчдөг магадгүй эргээд миний хувийн нууц хувийн мэдээлэл задрах үе гэдэг бас эрсдэл байхаг үгүйсэхгүй тийм. Тийм. Зээлийн мэдээллийн тухай хуулиар иргэн зээл авахдаа өөрийнхөө зөвшөөрлөөр зээлийн мэдээллийн санд мэдээлэл өгдөг байгаа. Одоо та жишээлбэл одоо хаан банкн дээр очиж зээл авъя, эсвэл зээл судлуулъя гэхдээ өөрийнхөө одоо зөвшөөрлийг өгдөг гэсэн үг тийм. Миний энэ зээлийн мэдээллийн санд нийлүүлж болно гэсэн зөвшөөрлөө өгдөг. Мөн тэр одоо зээлийн мэдээллийг ашиглан дараагийн судалгаа хяналтыг хийхэд бас ашиглаж болно гэсэн зөвшөөрлөө өгдөг ба. За тэгэхээр зээлийн мэдээллийн сан маань дандаа зөвшөөрлөлтөй мэдээлэлээр үндэслэгдэж одоо дата бааз буюу өгөгдлийн сан бий болж байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр энэ өгөгдлийн санг мэдээллийн аюулгүй байдлын хувьд илүү найдвартай ажиллах тал дээр маш олон төрлийн одоо шалгуурууд байдаг л да. Яг манай сайскорын хувьд гэх юм бол Монгол банкнаас бол мэдээллийн аюулгүй байдлын тодорхой шаардлага дүрмүүдийг бол тавьж өгдөг. Жилдээ хөндлөнгийн аудит яг зориултын гэх юм уу одоо тийм мэдээллийн аюулгүй байдлын нэвтрэн шалгалтын тест хийдэг. Тэр мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоонуудыг хэрэгжиж байгаа хэсгийг шалгадаг тийм аудитын байгууллагуудаар бол хөндлөнгийн аудитанд ордог. За дээрэс нь зээлийн мэдээлэл маань албаны нууц гэдэг утгаараа манай байгууллага бол тагнуулын ерөнхий газрын нууцын ангилд ороод тэндээс бас тодорхой хэмжээний шалгалт хяналттай явдаг. Зөвхөн гаднаас тавигддаг шаардлагаас гадна бид нөр өөрсдөө одоо харилцагчдынхаа мэдээллийг хадгалах тий илүү найдвартай байх үүднээс бол технологийн маш олон шийдлүүдийг тий орчин үеийн маш олон шийдлүүдийг дээрээс нь дүрм журам дотоод процессуудыг бас үйл ажиллагаандаа нэвтрүүлээд ажилладаг тий. Тэгээ сүүлд чигтэй 2022 онд бид нэр ISO 27001 гэдэг мэдээллийн аюулгүй байдлын стандартыг үйл ажиллагаанд нэвтрүүлсэн. Тэрнээс хойш одоо 3 дахь жилдээ одоо дахин багтлан идэвхжил дахин одоо сонгуулаа явж байгаа ийм үр дүнтэй гэдэг юм аа. Байгууллага аж ахуйн нэгж талдаа тий яг ийм дижитал анооны систем шилжснээр арилжааны банкуд болон банк санхүүгийн байгууллагуудад тодорхой хэмжээний бас эерэг нөлөөллүүд гарах бах тий. Магадгүй одоо тэр зээлийг судлахад ордог цаг хугацаа за тэр одоо олон гарын үсэг зурдаг бичиг цаас ч юм уу тий энэ цаг хугацааны хувьд болон бүтээмжийн хувьд бас аж ахуйн нэгжүүдтэй давуу талууд яаж үүсэж байна? Тий. За аж ахуйн нэгжүүд бол бүгд ашигын төлөө байгуулга шүү дээ. Тэгэхээр ашигын төлөө байгуулах гэдэг утгаараа орлогоо өндөр байлгах, үйл ажиллагааны зардал бага байлгаснаар ашигаа нэмэгдүүлэх юм одоо логик зорилготой байдаг тийм. Тэгэхээр илүү хүн ажиллаад ажиллагаа явагдаад байх тусмаа л үйл ажиллагааны зардал өндөр байна гэсэн үг тийм. Тэгэхээр онооны систем нэвтэрснээр уг нь бол үйл ажиллагааг илүү одоо тэр процессыг илүү богиносгох тийм. Тэгснээс үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлнэ, бууруулна тийм. Тэгэхээр ашиг нэмэгдүүлэх юм одоо ашигын одоо үр дүнтэй гэсэн үг тийм. Нөгөө талдаа миний түрүүний хэлсэн тэр багцсан удирдлага гэдэг байгаа байхгүй юу? Одоо би нэг банк санхүүгийн байгууллага байлаа. 1000 хүнд зээл өгөө явуулсан байлаа тийм. Гэтэл тэр зээл өгж явуулснаас хойш тэр хүмүүс одоо зээлдэгчин нар маань чанар нь хэрхэн өөрчлөгдөж байгаа гэдгийг нь оноогоор нь харж болно. Магадгүй айгүй өндөр оноотой үед зээл өгөө явуулсан. Нөгөө хүн тэрнээс хойш одоо тухайн байгууллагаас авсан зээлээ болон өөр байгууллагаас авсан зээлүүд дээр хугацаа хэтрэлт үүсэт муутаад явсан байхаа үгүйсэхгүй байхгүй тийм. Тэгэхээр тэр тохиолдолд болохоор араас нь тийм хяналтын арга хэмжээг авах боломжтой гэсэн үг тийм. Нэгэнт одоо өгж явуулснаас хойш одоо чанар нь муудсан тохиол би магадгүй эргэн төлөлтийнхөө хойноос илүү идэвхтэй явдаг ч юм уу тийм. Илүү одоо хугацааг нааш цааш болгож одоо гэрээнийхээ нөхцлүүдийг өөрчилдөг ч юм уу байж болно. За нөгөө талдаа одоо харилцагчийнх нь оноо нь сайжраад санхүүгийн сахилга бат нэмэгдээд илүү их одоо эрсдэл авах чадвартай боллоо гэж үзэх юм бол тухайн харилцагчид нэмэлт одоо бүтээгдэхүүнээ санал болгож болж байгаа байхгүй тий. За одоо манай та манайхаас цалингийн зээлтэй байна. Манайд хэрэглээний ийм одоо
лизингийн зээл гарлаа. Энэ бүтээгдэхүүнийг та манай найдвартай хэрэглэгч учраас одоо хамгийн таатай нөхцлөөр буюу энэ дээр аваарай гэх мэтлэн одоо нэмэлт тийм орлогоо нэмэгдүүлэхийг хүсвэр болно гэсэн үг тийм. Тэгэхээр орлого нэмэгдүүлэхэд хувь нэмэртэй байх. Нөгөө талаас үйл ажиллагаагаа хөнгөвчлж зарлаа бууруулснараа нийт үр дүнд болохоор ашиг нэмэгдүүлэх юм давуу тал бол байгууллагуудад бий болно л гэж харж байна. Спикер энэ дээрээс хэлжсэн л да тухайн үед за энэ бол одоо Монгол банкны мэдэлд байхад өмнө нь нэг жилд 6 тэрбум төгрөгийг зарцуулдаг байсан. За одоо бол зах зээл цай скор болон бүрий скор гэд хоёр компани гараад ирэхэд жилдээ 20 тэрбум төгрөгийн зах зээл эзэлж байна. Энэ иргэдээс одоо төлбөр төлж иргэд одоо онооныхоо мэдээллийг авдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө талдаа иргэд төлбөр төлж байгаа бол яагаад арилжааны банк болон банк санхүүгийн байгууллага энэ дээр төлбөр төлөхгүй байгаа юм бэ гэдэг асуудлыг хөндөжсэн. Тэгэхээр за иргэд бол мөнгөө төлөөд одоо үйлчлэгийг авчлаа. Танахаас буцаад нөгөө зээл судлах болон арилжааны банкуд болон банк санхүүгийн байгууллагууд энэ мэдээллийг авахдаа төлбөр төлдөг үү? Төлдөг. Уг нь бол одоо одооны байгаа манай бизнес модельэр гэх юм бол иргэд Монгол болоод сайн скор аппликейшнээр дамжуулаад шууд өөрийнхөө оноо болоод зээлийн мэдээллийн бусад бүтээгдэхүүнүүдийг авч харах боломжтой. Энэ ямар ач холбогдолтой гэхээр одоо дахиад түүх ярихад хэдхэн жилийн өмнө одоо хүмүүс өөрийнхөө зээлийн мэдээллийг харж чаддгүй байсан шүү дээ. Банкнд ажилладаг танил найз нөхдөөрөө одоо би муу түүхтэй нүггүй юу энэ гэж харуулдаг болохоос өөрөө шууд авдаг одоо тийм техникийн боломж нь байгаагүй. Тэгэхээр энэний зорилго нь хэм бол зээлдэгч өөрийнхөө мэдээллийг үнэн зөвсгийг шалгахын тулд харж авах хэрэгтэй байгаа байхгүй. Яагаад гэвэл тэр одоо мэдээлэл нь цаашаа оноо болоод оноо цаашаа санхүүгийн одоо үйлчлэгээ нөлөөлөө явчихна тий. Тэгээ санхүүгийн хувь үний хувьд болохоор хамгийн чухал зүйл шүү дээ тий. Одоо байр ороо авдаг ч юм уу тий. Ингээл амьдралын бүх одоо үндсэн хэрэгцээнд нөлөөлж идэг. Тийм учраас зээлдэгчид иргэн өөрийнхөө мэдээллийг харах хүссэн цагтаа маш олон одоо сувгуудаас харах тийм боломжтой байх хэрэгтэй. Тэр утгаар бол Mongolia болоо сайскор аппликейшнээс хүмүүс өөрийнхөө мэдээллийг харчиж байгаа. Тэнгүү тэр авсан мэдээлэлээ одоо аливаа нэг банк ус дээр аваачиж үзүүлээ зээлийн судалгаанд орж байгаа хэсгийг бол бид нар мэдгүй. Сүүл зөвхөн өөрийнхөө одоо мэдээллийг хянах танилцах зорилгоор авч иж бас болох тийм. Гэхдээ ихэнх нь бол өөрийнхөө мэдээллийг хянах зорилгоор л автай. Нөгөө талдаа болохоор бид нар манай байгууллага одоо том одоо хэрэглэгч нь болохоор дандаа байгууллагууд байхгүй юу? Одоо бид нэр арилжааны банкуудтай ч юм уу банксуудтай шууд гэрээтэй. Тэгэхээр тэдгээр байгууллагууд болохоор зээлээ судлахтаа болохоор манайхаас тухайн зээлдэгчийнхаа мэдээллийг оноог авч ашиглаад манай төлбөрөө төлөөд тэгээд зээлийнхаа судалгаа хийчихэд зээл өгөх үү үгүй юу гэдгийг шийдээд хариугаа одоо харилцагчтай хэлдэг. Тэгээд цаана болохоор тухайн байгууллагууд харилцагчаасаа одоо судалгаа зээл судлалны шимтгэл энэ төр гэдэг байдлаар авдаг байхыг бол үгүйсэхгүй. Тэгэхээр тэр нь бол тухайн байгууллагын одоо өөрийнх нь бодлогоос шалтгаалаад янз бүр өөрчлөх шиг байгаа. Зарим нь бол өөртөө төлж जैन, зарим нь харилцагчаараа төлөвлөж जैन, зарим нь дундаа төлж जैन ч гэдэг юм уу. Тэгэхээр тэр болгон дээр яг одоо нэгдсэн нэг юу байхгүй л дээ. Төрөний тэр нөгөө нэг хэрэглэгчид өөрөө 100% төлөөд байна гэдэг нь болохоор зөвхөн одоо Mongolia юм уу те сайскороос өөрийнхөө мэдээллийг авч байгаа тэр хэсгийг л хэлсэн болов гэж би бодод байна л да. Энэ 3000 төгрөгийн босгыг тогтоож өгсөн шүү дээ. Энэ босгыг Монгол банкнаас тогтоож өгдөг юм уу? Монгол банкнаас бол яг тодорхой одоо үнийн дүн бол хэлдэггүй. Одоо 3000 байна гэж хэлдэггүй. Бизнесийн байгууллагад буюу зээлийн мэдээллийн үйлчлэгээ үзүүлэгчид нь болохоор одоо энэ ямар нэг бүтээгдэхүүн үйлчлэгээ чи өөрийн гэсэн өртөгтэй зардалтай байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бид нэр судалгаа өртөг зардал үнийн одоо тооцоолоо хийгээд Монгол банкнд танилцуулаад Монгол банкнаас зөвшөөрсөн үндсэндээр бид нэр тэрийг зах зээл дээр харилцагчтай санал болгоо явуулдаг гэсэн үг тийм. Одоо яг Монгол банкны зөвшөөрлөлтөй одоо сайскор, бүрий скор гэдэг хоёр компани байгаа шүү дээ. Гэтэ энэ хоёр компанийн хувьд одоо зээлийн оноо харилцаа адилгүй гардаг гэдэг нэг юм шүүмж байгаа гэдэг тийм. Тэгэхээр нөгөө зээлийн оноог тооцоолохдоо алгоритм нь өөр байгаад байна уу? Яг энэ дээр юм ялгаа гараад байна. Тийм. Энэ нь угаасаа ердөөс ялгаатай байх тусмаа сайн байхгүй юу? Яг адилхан байх юм бол нөгөө зээлийн мэдээллийн лавлгаа гэдэг нөгөө бүгдээр ингээд муу сайнаар нь ялгаатай тэрнээс ялгааг болчихно. Уг нь бол ингээд хоёр өөр тоглогчд байжгаад илүү ялгаатай одоо оноо танилцуулаад тий тэгээд тэр нь одоо яг амьдрал дээр аль оноо нь илүү сайн таамаглах чадвартай байна гэдгийг хэн үнэлэх вэ гэхээр зээлээ олгож байгаа байгууллага иргэн л үнэлнэ. Тэрнээс одоо бид нийтээрээ зүгээр нэг юм формалны тий нэг юм байх хэвээр энийг давна гэдэг нэг тийм юу биш. Энэ дээр бол уг нь зах зээл өрсөлдөөний зүйл явагдаж байгаа байхгүй. Тэгэхээр хоёр байгууллага байгаа нь болж байгаа. Хоёр байгууллага өөр одоо оноотой байгаа нь болж байгаа. Тэгээд амьдрал дээр
яг аль оноо нь илүү сайн ажиллаж байна. Одоо муу зээлдэгчийгээ сайн зээлдэгчийгээ хэр сайн ялгаж гин гэдэг нь дандаа дараад нь л одоо үнэлэх юутай байхгүй юу. Тэгэхээр бол өөр байх тусмаа гон сайн. Тэгээ би одоо өөр зээлийн мэдээллийн сангийн гадны олон байгууллагатай харьцаа туршлага судлаад явж байгаа л да. Тэгэхээр яг адилхан тийм оноо хийсэн бол ус оронтой таалагдж байгаагүй. Тэгэхээр хүмүүс маань ерөнхийдөө ингээл яг адилхан байх гайл одоо ядаж нөгөө манай FICO оноо жишээлбэл 300-аас 850 онооны хооронд байхгүй. Тэгэхээр тэр жишг тоомоогоо адилхан байх гэдэг өөртөө амар хэлбэр байх талаас нь бодоод байна л да. Гэтэл энэ системийн хувьд өөр, аргачлалын хувьд өөр, үр дүн ч гэсэн өөр болохоор тэрийг заавал адилхан байх шаардлага байхгүй л байх гэж би. Өөр ах тусмал ер нь сайн. Тий, өөр ах тусмал уг нь сайн тий. Ер нь одоо бизнесийн зах зээлд ингээд компани удирдаад манлайл үзүүлээд явуулахад ер нь таны ажигласнаар сүүлийн жилүүдэд Монгол улсад одоо ийм бизнес эрхлэхэд ямар асуудлууд тулгамдж байна те. Ер нь бизнес эрхлэх би ч өмнө дандаа нэг корпорат байгууллагад ажиллаж байсан. Одоо Mobicom ч гэдэг юм уу Sumitomo гэх тэнд бол нэг том одоо корпорац нэг хэсэг болж ах чинь тэр одоо бизнесийн эрсдэлч гэдэг юм уу те хэцүүдэлтэй байдал надад нэг амар мэдрэгдэхгүй байгаа байхгүй. Би урдах одоо ажил үргээл хийе явж хаад болно. Яг ингээд бизнес толгоолоод явхад бол бизнес эрхлэгч нь бол бас тийм амар биш. Ялангуяа Монголын нөхцөлд бол нэлээд сорилттой нөгөө амаргүй гэдэг шиг те. За юу н амаргүй юм бэ гэхээр за мэдээ татвар матурыг одоо дурдаад яваа те. Татварын хувь хэмжээ бол маш өндөр байдаг те. Одоо нийт төлж байгаа олон төрлийн татвараар төлж байгаа нийт дүнгээ харахаар бол маш өндөр түн байдаг. Тэгэхээр бүх нэлээд олон аж ахуйн нэгж байгууллагууд бол тэр татварын одоо нөхцөл юг даваад гарахын тулд бол маш их сорилттой тулгартай юм шиг санагдаж байгаа. Нөгөө талдаа болохоор манай хууль эрх зүйн орчин бас илүү сайн буюу хурдцтай, ойлгомжтой байх хэрэгтэй санагдаад байгаа. Тэгээ манайх ч нөө зохицуулалттай байгууллага болохоор хууль эрх зүй, журмын зохицуулалт бол маш их дэмжлэг хэрэгтэй байдаг. Тэгээд технологийн компани болохоор ер нь технологийн шин одоо трендүүд, ганцхан тренд гэхгүй одоо боломжууд бий болоод байгаа. Энэ жишээлбэл одоо клауд ч гэдэг юм уу те үүлэн технологиг ашиглахыг банк санхүүгийн байгууллага одоо манайх жишээлбэл зөвшөөрдгөө нөөц төв нь заавал үндэсний дата төвдөр байрших ёстой. Тэгээд дахиад нөөц төв байгуулах гэхээр үндэсний дата төвийн одоо дархаандах салбар нь жишээлбэл одоо бүрэн дата төвийн үйл ажиллагаа явуулахад одоо шаардлага хангалтгүй ч юм уу иймэрхүү одоо зохицуулалтаар дэмжих хэрэгтэй мөртлөө бидний үйл ажиллагаанд жоохон сөргөөр нөлөөлөд байгаа асуудлууд бол байдаг. Хэдийгээр одоо дүрм журм хууль юмнууд байгаа. Гэхдээ ялангуяа энэ технологийн салбар чинь ингээд айгүй хурдан өөрчлөгдөж agile те одоо тийм шуурхай шаламгай байхыг бид нараа шаардж байгаа байхгүй. Тэгэхээр ялангуяа зохицуулалттай байгууллагын хувьд гэх юм бол одоо зохицуулалт маань тэрнтэй мөр зэрэгцээд хөл зэрэгцээд явж байгаа айгүй чухал шаардлагатай болчихсон юм лээ. Гэтэл бид нар ингээд урагшаа ингээд явмаар байдаг. Энийг тэрийг туршмаар байдаг те. Шинэ одоо технологийн дэвшлүүдийг үйл ажиллагаанд нэвтрүүлмээр байдаг. Гэтэл зохицуулалттай байгууллага гэдэг утгаараа энэ зохицуулалт нь хийгдэггүй болно болохгүй гэдэг одоо тийм хязгаарлалтууд нэлээ их байдаг л да. Тэгэхээр тэр тал дээр бол жоохон хүндрэлтэй санагддаг юмнууд бол байдаг. Тэгээд дээрэс нь одоо ганцхан ч одоо бизнес хийхгүй Монголын манал юу юм л да. Улс төрийн орчин маш дутургүй байна те. Байсаж аал засгийн солигдоол ингээл бүх зүйл одоо үйл ажиллагаанд ингээд нөлөөлөд яваад байгаа нь одоо яг л айлаар бодох юм бол нэг тийм докторгүй л айл болж байгаа байхгүй тий. Аав чинь банк муудалцаад ч гэдэг юм уу тий. Өнөөдөр нэг юм яриад за сургууль соёлтой явах гэж идэл маргааш нь болохоо ойлцдог энэ төр гэдэг нэг тийм урагшаа явж болдгүй аашиг нэг тиймэрхүү нөхцөл байдал том зугаараа байгаа гэж харж байгаа. Тэгэхээр энэ нь бас тэгээд гал бүхэл одоо салбар юунд үйл ажиллагаа бизнест нөлөөлж байгаа л да. Гэхдээ эргээр ш одоо сөргөөр нөлөөлж байгаа шүү дээ. Тухайлбал энэ төрийн докторгүй байдал ер нь бизнесийн орчинд яаж нөлөөлд юм бэ? Магадгүй өдөр тутамдаач юм уу те. Яг бид нэр том зургаараа мэдээж одоо бүх юм л хэцүү болчиход байна шүү дээ. Ингээд төрийн үйл ажиллагаа зогсоод тэгэхээр ер нь одоо яг детальчлаад харах юм бол төрийн докторгүй байдал бизнесийн үйл ажиллагаанд яаж нөлөөлөх вэ? Тэгэхээр чин тэгэл өмнө явж исэн процесс чин дундаа гацсан цааш нь үргэлжлэх гэж идэл дахиад нэг хүн орж ирээд тэрийг ойлгоод өмнөх байсан шиг үргэлжлүүлээд явна эсвэл өөр юм явна гэх мэтчлэн одоо ингээл
үйл ажиллагаанд бол нөлөөлнө шүү дээ. Бид нэр зохицуулалттай байгууллагууд тэр талаас л харж байгаа байхгүй. Өөр салбаруудад бас яг нарийн яаж нөлөөлдөг бас сайн мэдэхгүй л байна л да. Ер нь одоо эмэгтэй хүн те удирдах төвшөнд ажиллахад одоо ямар асуудлууд тулгамж юм? За анх бол яг банк санхүүгийн салбарт ингээд эмэгтэй удирдагчид ороод ирэхэд жоохон сорилттой санагдчихсан. Тэр чи одоо 21 он гэл тэгэхээр би чи яг одоо нөө харилцаа холбооны салбарт яжгаад банк санхүүгийн салбарт ороод ирэхээр чи банкны хүн биш гэдэг ч юм уу те эсвэл эмэгтэй байна, залуухан байна гэж хардаг ч юм уу. Эсвэл магадгүй өмнө одоо тэр банкны удирдлагуудаа их ойрхон одоо ажиллаж байгаас нь түүхэн тэр багтаа байсан болохоор эхэндээ бол маш сорилттой байсан л да. Тэгээ би бас нэг тоогоогүй. Тэгээ одоо тэгээ сорилттой байлаа гэд яах юм те урдах ажил хийх ажилмаар байгаа те хийх үүрэг хариуцлага хамт олон байгаа. Тэгэхээр тэрнийхээ дагуу тууштай л ажиллаадсэн. Тэгээд одоо ингээд 4 гаруй жил ажиллаж байгаа. Би ч нөө эмэгтэйчүүдийн манлайл гэх юм уу те улс төрдөг шийдвэр гаргалт төвшөнд эмэгтэйчүүдийн оролцоо гэдэг талаар дэмжиж одоо ажиллах тийм үнцүүлэлтэй. Тэгэхээр тэрнийхээ өрөөнд болохоор өөрчлөлтийн төлөө эмэгтэйчүүдийн төрийн бас бус байгууллагын одоо үйл ажиллагаа арга хэмжээнд бол нэлээд идэвхтэй оролцдог. Гэхдээ бол өөрийнхөө хувьд бол учиргүй нэг улс төрийн одоо карьер хөөх бол тийм төлөвлөгөө бол байхгүй байдаг. Тийм тэгмүүд яг эмэгтэй хүмүүсээс нэг нийтлэг асуулт асуулт шүү дээ. Та одоо ингээ ажиллаа сайн ч юм чи тий. Аргаар одоо амьдралынхаа балансыг яаж хангаж яана гэл ингээ асуудیں۔ Тэгээд энэ тэн ч гэсэн одоо лекц семинар яриад явахараас юм их асуулт их ирдэг л дээ. Тэгээд би бол ингээ хартай ер нь бол дандаа бүх зүйлийг 50-50% нь баланслах боломж бол байхгүй шүү дээ тий. Би одоо өдрийнхөө 50% те ажиллаа хийчээ 50% яг гэртээ гэх боломж байхгүй. Яг тухайн одоо хүний амьдралын одоо цикл мөчлөг нь хаана явж байгаа. Тэг үнэхээр ажилтаа карьертаа маш их цаг зарцуулах шаардлагатай тийм үедээ явж байгаа юм бол хүсэн үсээгүй баланс алдагдана. Хүсэн үсээгүй ажил дээрээ 70-80% зарцуулна. Тэр хооронд гэр оронч гэдэг юм уу те өөрөө өгөөд одоо бусад найз нөхөд хамаатан садан нийгмийн итгэх гэдэг юмнууд нь багасна те. Тэгэхээр тэрийг хүн жоохон өөртөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм шиг байгаа байхгүй. За нөгөө талдаа одоо ингээд эмэгтэйчүүд ч одоо гэр бүлтэй үр хүүхэдтэй болоод ч гэдэг юм уу декретний амралтын тэртээ явж байгаа үед бол яалчгүй карьер нь алдагдана. Тэн дээр ч гэсэн өөртөө хатуу хандах шаардлага байхгүй. Ер нь баланс гэдэг чинь байнга 50% барих бишээ. Зүгээр урт хугацаанд тий миний амьдралын одоо 10-20 жилийг идэвхтэй амьдрах 10-20 жилээ ингэж бодоход нийтээрээ миний карьер гэр бүлийн баланс хангагдаж гэдэг талаас нь харах юм бол илүү одоо амар гэх юм уу эсвэл дээрээс нь илүү зөв зохион байгуулалт болох гэдэг санагдаад байдаг байхгүй. Миний хувьд одоо яг эргэлтийн цаг гэд бодож байсан юм болохоор 2013 онд байсан байхгүй юу. Ажилд ороод нэг 7-8 жил болсон харьцангууд жоохон амбиц багтай гэх юм уу. Тэгээ өөр хөвгт мөхтэй болсон болохоор гэр бүлийн ч бас үүрэг хариуцлагууд байсан. Тэгээ 13 оноос л ингээд нэг тийм амьдралын нэг юм одоо яг бизнес карьер талдаа гэх юм уу манлайл талдаа өөрийгөө одоо нэг бизнес удирдаад явж ах чиглэл рүү гэх юм уу нэг тийм эргүүлсэн тэр зэг нь бол 13 он байсан. Тэгэхээр яг тэр үед бол нэг яг учиргүй одоо санахаар юм том одоо үйл явдлын төр бол болоогүй. Гэхдээ яг нэг өөртөө итгэх гэдэг юм уу те би ингээ өөрөөр баймаар байгаа юм биш те. Би ингээд зөндөө юм чадах юм биш үү гэсэн нэг тийм итгэлийн очиж гэдэг юм уу ингэж нэг бий болоод тэгээ тэрнээс хойш ингээл миний амьдралын одоо өнцөг гэх юм уу эргээ явцсан санагддаг л та. Тэгээ тэр үед бол би Mobicom-д ажиллаж байсан. Тэгээд гадаад удирдлагатай болсон. Яг шууд удирдлага маань болохоор Япон менежер эмэгтэй байж тарсан аахгүй. Тэгээ тэр хүн ч надад их урам зориг өгсөн баах. Би ч гэсэн одоо өөртөө итгэх илүү өөрөөр байх нэг тийм очиг гэх юм уу боломжийг олж харсан юм уу нэг тийм мэргэлтийн цаг байсан санагдчих. Төр бизнес эрхлэхээ болох хэрэгтэй гэдэг чинь тий. Тэгэхээр би нэг жишгийг харахаар хуучин бол одоо зээлийн мэдээллийн сан бол одоо Монгол анхан дээр байсан тий. Энэ ингээд одоо хувийн хвшил рүү шилжээд ирэхээрээ бас ийм зөв жишгийг гаргаж ийн гэж бодод байна л да. Таны хувьд бас энэ тал дээр ямар бодолтой вэ? Ер нь төр энэ бизнесээс бас холдох хэрэгтэй байна уу тий. Энийний бас нэг жишг нь бол танай компани шүү дээ. Яалтч нөө төр хувийн хвшлийн хамтын ажиллагаа гэж ярьдэн шүү дээ. Тэгээ төр хамгийн муу менежер энэ төр гэж явдаг. Тэгээ яг зээлийн мэдээллийн сангийн хувьд хэм бол нэг зөв одоо туршлага гэх юм уу те жишээ бол болчихж байгаа байхгүй те. Өмнө нь болохоор яг Монгол банкн дээр явжсэн. Тэн дээр үйл ажиллагаа бол ингээл хэвэн дээр явжсэн. Гэтэл түрүүний нөгөө миний хэлсэн яалтчгүй ковидын дараа
зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагаа бүр өсрөнгөө одоо дараагийн шатанд хөгжих тийм хэрэгцээ шаардлага бий болчихж байгаа байхгүй тий. Тэгэхээр яг одоо нэг тал дээр болохоор Монгол банк одоо зээлийн мэдээллийн үйл ажиллагааг хариуцчихэд нөгөө талд нь болохоор харилцагч үйлчлүүлэгч нь болохоор банк санхүүгийн байгууллага иргэд болчиход байгаа байхгүй. Тэгэхээр Монгол банкны чиг үүрэгч өөрөө одоо тэр байгууллагатай харилцах тий одоо call center шиг хэрэглэгчийн үйлчилгээ техникийн 24/7 ажиллуулах ч юм үндсэн чиг үүрэгтэй биш болчиход байгаа байхгүй. Тэр тохиолдолд яг хувийн хвшлэр нь тэр ажлыг хийж дараагийн хөгжлийн одоо бий болгох энэ чиглэл рүү гаргасан шийдвэр нь бол яг л зөв болчиход байгаа юм л да. Тэгэхээр нөө төр хувийн хвшлээ хамтын ажиллагааны бол нэг тэргүүн одоо тэрүүлэх жишээ бол зээлийн мэдээллийн сан бий болж байна л гэж бас сайхан бодож ирсэн. Арилжааны банкуудын дундаж зээлийн хүүнийг 18%-тай за банкуй санхүүгийн байгууллагын жинсэн дундаж бол 40 гаруй явцсан. Тэгэхээр анх энэ одоо хуулийн өөрчлөлтөөр бол сайд зээлийн хүү буурах боломжтой буюу бид нэр зээлийн оноонд шилжснээр зээлийн хүү цаашдаа буурна гэжсэн. Тэгэхээр энэ ер нь урт хугацаанд ийм нөлөөлөл байгаа юу? Урт хугацаанд ийм одоо зээлийн хүү буурах нөлөөлөл бол дамдаа бий болох бах. Одоо олон улсын жишгийг харахад ч гэсэн зээлийн онооны системийг нэвтрүүлээд банк санхүүгийнхаа салбартаа өргөн одоо цар хүрээтэйгээр ашиглаад зөв голдролдоо ороод хэсэг хугацаа явсны дараа зээлийн үн нөлөөлдөг тийм статистик судалгаа зөндөө байгаа байхгүй тий. Тэгэхээр бид нар бас тийм богинохон одоо хурдан үр дүн харах гэдэг юм уу тий. Өнөөдөр орчлоо тий бүх байгууллагууд ашиглахгүй байна, бүх иргэн дээр ашиглахгүй байна. Тэгээд энэ хизээ буурах юм бэ гэж одоо бас л цаг хугацаа хэрэгтэй болчиход байна л да тий. Тэгэхээр олон улсын жишээ статистик нь бол зээлийн үг бууруулалтаа яаж бууруулж байгаа юм бэ гэхээр эрсдлийн сан одоо эрслээ илүү оновчтой тогтоосноороо тэр эрсдлийн сангийн одоо зардал нь буурж байгаа тийм. Дээрээс нь түрүүний хэлсэн нөө зээл болгоч байгууллагууд зээлээс судалгаатай холбоотой маш их одоо үйл ажиллагааны зардал гарч байгаа тийм. Хүн ажилуулж байгаа, систем ажилуулж байгаа. Тэр зардлууд нь багасхын хэрээр хүнд одоо шингэж байгаа тэр үйл ажиллагааны зардлын хэсэг нь багасаад нийтээр бол зээлийн буурах одоо эрг нөлөөллийг авчрах ёстой л доо. Гэхдээ дахиад л одоо энэ бас тодорхой хэмжээний цаг хугацаа оролцогч талуудын одоо оролцоо бол үр нөлөөтэй хэрэгтэй болно л гэж. Ер нь одоо энэ зээлийн үйлчилгээ цахим руу шилжсэнтэй холбоотой сүүлийн жилүүдэд бол банкуй санхүүгийн байгууллагууд маш олноор гарч ирж байна тийм. Тэгэхээр мэдээж хүн өндөртэй. Тэгэхээр энэ өөрөө яг олон улсын жишгийг харахаар хэвийн үзэгдэл юм уу хөгжлийн явцдаа энэ олон банкуй санхүүгийн байгууллага өндөр хүүтэй гарч ирэх нь хэвийн үзэгдэл юм уу эсвэл манад ингэж олшоод байна уу тийм. Энэ тал дээр ер нь таны хувийн үзэл баримтлал. Тэгээ би яг нэг тийм статистик судалгаа хараагүй болохоор бас нарийн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ Дэлхийн банкнд ажилладаг хүмүүсийн яриа энэ тэмдгүүд харахаар ер нь хөгжиж буй хөгжингүү улсуудын хувьд хэвлэлийн зээл дээр үндэслэн одоо зээлийн зах зээл нь бол нэлээд өндөр өсөлттөйгээр бий болж байгаа. Өсөж байгаа. Тэгээ энэ нөлөөлж байгаа нэг хэлбэр нь болохоор одоо технологи болчиход байгаа байхгүй тий. Технологи хэдийгээр одоо ард иргэдэд те иргэнд зээлдэгчэд илүү амар хэлбэраар санхүүгийн үйлчилгээ авчрах боломжийг авчирч байгаа. Энэ бол маш хэрэгтэй. Ямар талаараа хэрж байхад санхүүгийн үр дүнж нэмэгдэж байгаа тий. За Монголын хувьд бас харьцангуй гайгүй л дээ. Одоо нийт хүмүүсийн 90% бичиг үсэг тайлагдсан тий. Ухаалаг гар утастай интернетийн аксестэй тий. Интернетэд одоо чөлөөтэй орох боломжтой гэдэг утгаараа Монголын хувьд бас санхүүгийн үр дүнж бас гайгүй шүү дээ. Малчин ч гэсэн хотондоо мобайл банк ашиглаад санхүүгийн үйлчилгээ авчдаг тий. Гэтэл зүүн өмнөд Азийн ч гэдэг юм Африкын ч маш олон хүнтэй одоо тэр интернетийн үйлчилгээ авахгүй, утас авахгүй хүмүүст бас санхүүгийн үйлчилгээ үнэхээр хомс байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ эдгээр улсуудад бол одоо санхүүгийн хүр хэмжээг нэмэгдүүлэх талдаа бол энэ аппликейшн зээл гэдэг юм уу те санхүүгийн үйлчилгээ цахимжиж байгаа нь болохоор айгүй давуу талыг бий болгочихж байгаа. Гэхдээ нөгөө талаар одоо зээлдэгчийн те иргэдийн одоо санхүүгийн боловсрол нь гэх юм уу мэдлэг нь яг технологи шиг бас хурдан байхгүй байх магадaltaй те. Тэгэхээр их хэмжээний зээл авах боломж бүртлээ гэдэг нь бүгдээринг аваад цаг хугацаанд чадна гэсэн үг бас биш шүү дээ тий. Тэгэхээр одоо технологи бол айгүй олон боломжуудыг бий болгож байна. Зэрэгцээд санхүүгийн боловсрол нь тий тухайн хүн санхүүгээ амьдралаа удирдах тийм боловсрол тал дээр нь оролцогч талууд маш их одоо өргөн цар хүрээтэй тийм төсөл хөтөлбөрүүдийг хамтарсан тийм санхүүгийн боловсролын одоо хөтөлбөрүүдийг одоо хэрэгжүүлэх шаардлагатай л гэж харж байгаа. Монголд ч гэсэн одоо хэрэглээний зээл дээр үндэслэн одоо зээлийн зах зээл бол нэлээд өсөлттэй байгаа. Түрүү жилийн Fitch гэдэг байгууллага рейтингийн байгууллага байдаг шүү дээ. Fitch-ийн
төсөөллөөр гэх юм бол 3 жилийн хугацаанд жил болгон бараг 20% өсөлттэй зээлийн зах зээл бол байна. Энэ бол хвчлэн хэрэглээний зээл дээр суурилсан байх юм байна гэдэг тоо статистик харагдчихсан л да. Тэгэхээр ер нь одоо аж ахуйн нэгж бизнесийн байгууллагууд энэ дата суурилсан мэдээллийг ашиглах соёлд ер нь хэр суралцж байна? Харилцагч байгууллагуудын тоо нэмэгдэж байна уу? Одоо чи манай байгууллага чинь яг зээлийн онооны FICO-г бид нар чи Америкийн нэгдсэн улсад төвтэй Америкт бол одоо маш олон жил ашигласан аль хэдийн амьдралын нэг хэсэг болсон үйлчлэгийг Монголынхаа хөрсөнд одоо боловсруулад нэвтрүүлсэн. Тэгээд ингээд яг 1 жил болж байгаа. 2024 оны 9 сард зах зээл дээр анх нэвтрүүлжсэн байхгүй. Тэгээд энэ цаг хугацаанаас хойш арилжааны банкуд, финтек аппликейшн байгууллагууд, банк усууд, бүр хадгалан зээлийн хоршоо гэх мэтлэн маш олон байгууллагууд сонирхоод танилцаад үйл ажиллагаагаа одоо хамтын үйл ажиллагаа эхлүүлээд байгаа л да. Тэгэхээр одоогийн байдлаар яг үйл ажиллагаанд зөвхөн гэрээ хийцэн биш, үйл ажиллагаанд тодорхой хэмжээгээр ашиглаж байгаа байгууллага 150 гаруй байгаа. Тэгэхээр байгууллага хамт олонны цаашдын зорилго төлөвлөгөө ер нь юунд төвлөрч байна? Манай байгууллага бол нэг 3 жилийн давтамжтай стратеги төлөвлөгөө шинжилээд явдیں۔ Тэгээд 2021 онд бол анх байгуулагдчихсан. Тэгээд байгууллагатай л дараа жил нь буюу 22 онд бол 22-оос 25 хүртэлх 3 жилийнхаа стратеги төлөвлөгөө боловсруулад яг тэр чигээрээ одоо хүртэл яваад байна. Одооноос 2025-аас 28 хүртэл бол төлөвлөгөөн дээр одоо яг ажиллаж байна да. Одоо Science Core зээлийн мэдээллийн сангийн хувьд ганцхан нөгөө FICO оноо гэдэг хувь иргэдийн зээлийн оноог гаргахаас гадна ер нь одоо санхүүгийн үйлчилгээний шийдвэр гаргалтанд ашигладаг маш олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг бас хөгжүүлж зах зээл дээр гаргаад байгаа л да. Жишээлбэл одоо автомашины үнэлгээ гэдэг чинь тий одоо банк санхүүгийн байгууллага банкудаас иргэд зээлдэгчэд зээлээр бол нөгөө автомашин авдаг тий хуучин болоо шин. Тэгэхээр тэр машины үнэлгээг нь болохоор маш наривчлалтайгаар ганцхан одоо үнгүү дээрээс жишээлбэл дундаж үн авахаас илүүгээр одоо тухайн автоврын хэрэгсэлтэй холбоотой нарийн одоо мэдээллүүдийг нь ашиглаад наривч гэсэн үнэлгээ гаргадаг юм байна. Машины үнэлгээ гаргадаг үйлчлэгийг том утгагүй гаргах гээд ажиллаж байна. За мөн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч бас зээл авахд их хүндрэлтэй байдаг тийм. Банкаас шалтгаалаад яагаад гэвэл тэдгээрийн одоо мэдээлэл нь одоо их зэгцтэй биш ч гэдэг юм уу эсвэл яг нэгдсэн одоо системд хадгалагдсан энэ байдг болохоор судалгаа хийгээд их цаг зарцуулдаг байгаа. Тэгэхээр жижиг дунд үйлдвэрлэлийн эрсдлийг үнэлдэг тийм платформ оноо энэ хийх бас нэг төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Тэгэхээр ер нь иргэдийн зээлийн соёлын зээлийн хандлагад өөрчлөлт гарч эхэлж байна уу? Тий одоо зээлийн оноо ашиглагдаад одоо хэлснээс хойш иргэд зээлдэгчид манайх руу маш их залгадаг болсон. Одоо манай хэрэглэгчийн үйлчилгээний тусдаа төв байдаг байхгүй юу? Оператортай. Тэнгүүд өмнөх одоо 9 сараас өмнөх үетэй харьцуулахад иргэдээс ирдэг санал, гомдол, лавлгаа, тодруулга зэрэг мэдээлэл бол маш их нэмэгдсэн. Тэгээд энэний ард юу хэлээд байгаа юм гэхээр хүмүүс илүү ойлгохыг хүсэж байна те. Энэ оноо яаж бодогдож байгаа, яаж ашиглах юм? Яавал хамгийн одоо нийтлэг ирдэг асуулт нь би оноогоо хэрхэн сайжруулах вэ? Ямар үйл гарах юм бол миний оноо сайн болоод тэр хилээд байгаа илүү таатай нөхцөл рүү очих юм бэ? Тэ илүү олон бүтээгдэхүүн авдаг тэр боломж надад ирэх юм бэ? Энэ талаас одоо чиглэл зөвлөгөө өгөөч гэсэн асуултууд аяух ирдэг л тэ. Тэгэхээр энэ бол одоо өмнө байгаагүй л одоо өөрчлөлт тэ хэрэглэгчийн зан төлөв талдаа илүү санхүүгийн сахилга баттай байх гэж хугацаанд төлөх гэж илүү сайн зээлдэгч болох тэр одоо мотивац гэх юм уу те урам зориг одоо сэтэл нь бол тэнд төрж байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол яг л одоо нэг зээлийн оноог зах зээл нэвтрүүлснээр гарах эерэг үр дүнд байхгүй те. Тэгэхээр Америкийн болоод өөр улсуудад хэлдэг те яг зээлийн оноо нэвтэрсний хэсэг хугацааны дараа одоо дундаж одоо онооныхон түвшин нэмэгддэг ярьдаг. Одоогийн байдлаар биднээс манай байгууллага дээр FICO оноо тооцоолсон иргэдийнхаа ингээд тархалтыг гаргацсан байдаг л да. Тэгэхээр дунджаар бол нэг 560-аас 600 оноотой хүмүүс ихэнх нь байдаг. Хэдийгээр 300-аас 850 оны хооронд байгаа ч гэсэн одоо 800 оноотой хүн бол маш ховор байхгүй юу? Тэр бол маш өндөр одоо сахилга баттай байж тэ их хугацаа зарцуулж яж одоо 800 гэдэг оноотой болно 700 ч хэцүү. Тэгэхээр ихэнх одоо хүмүүсийн одоо ихэнх нь унжаа тэр тархалт болохоор 560-аас 600 хооронд байгаа.
Тэгэхээр хүмүүс ингээд 500 оноо гэхээр муу гэж бодоо тий 560 540 гэхээр би бага оноотой бай 800-аас эн чинь тий талаас илүүх юм шүү гэдэг шаналтай байдлаар хардаг. Тэгэхээр тэр ердөөсөө тэр тухайн оноо тоондоо биш байгаа байхгүй. Тэр оноог одоо тухайн зээл болох гэж байгаа байгууллага юу гэж хараад ямар нөхцөл санал болох вэ гэдэг нь л байна. Зарим байгууллага бол 500 оноог чүү гэж бодож болно. Зарим нь болохоор илүү чанга шалгууртай болохоор заавал 600-аас дээш авах ёстой ч гэж байж болно те. Тэгэхээр ингээд ялгаатай байдлаар шийдвэр гаргадаг болно л гэсэн. Тэгэхээр манай байгууллагын одоо түрүүний дунд хугацааны зорилт гэж хэлсэн те 3 жилийн дараа саяны тэр тархалт те 560-аас 600-гийн хооронд байдаг тархалт маань илүү баруун гартал руугаа шилжээд дунджаар 600 гарантай 700 төгсөө оноотой ийм одоо ард иргэдэг бий болох юмсан гэдэг тийм бас алсаараа зорилготойгоор явж байна да. Илүү санхүүгийн сахилга баттай. Тэнд л одоо бидний одоо нийгэмдээ авчрахтай салбартай авчрах үнцэн оршиж байна л гэж харж байна. Тэгэхээр нэвтрүүлгийн урилга хүлээн авч бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Тэгэхээр цаашдын байгууллагын үйл ажиллагаанд өндрөөс өндөр амжилт хүсье. Маш их баярлалаа. Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа.